पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Яшадра. Гапа? Яасан бэ Гапа? Юу болоод уйлва? Хэн гомдоосон бэ чамайг? Гапа? Яасан? Юу болов? Яшадра. Чамайг юу зовоогоод байна? Би их хачин юм харлаа. Нэг малчин үнэгээ хариулж байна. Үнэ нь эзнээ дагаад дуулууртаа явж байсан. Гэтэл нэг баян чинэлэг худалдаачин үнэг нь булаагаад авлаа. Үнэ хайсандаа мөрч ихэлсэн. Ёрдөлин үү? Тэгвэл аав тэр үнэг нь эзэнд нь буцаагаад өгчих. Нэр яава? Мэдээч хэрэг хэлснээр чинь. Тэгвэл та төсөөлдөө. Малчин нь Сидарт. Худалдаач нь Девдат. Харин тэр хөөрхий үнэ нь би. Яшадра. Энэдтэй биш байна. Энэ үнэн шүү. Ава. Таны хийснээр би Девдатаа гэрлээд Капилаваст руу явсан чи би тэрнтэй хизээж жаргалтай байхгүй. Девдатын эсгэх нь чамайг вэрээ болгох гэж бэдэнд санал тавьсан байгаа. Би Сидарттай гэрэлмээр байна. Тэр бүтэхгүй. Бүтэхгүй. Охинд минь нөхөр сонгох эрх байхгүй гэж үү те? Би Сидартад сэтгэлтэй. Тэрнтэй л гэрэлмээр байна. Надад ч Сидарт таалагддаг. Та юунд нь дургилэхэд байна? Чадахгүй юм та. Охин гигантэн болгох гээд байна уу чи? Капилавастугийн ард иргэд Сидартад яаж ханддгийг та харсан уу? Бүгд тэрнийг бишрэн дээдэлдэг юм билээ. Зөвхөн эрлэг дайчин эрл дайнд ялалт байгуулна. Даяанч биш. Тэгвэл хунтаад Сидарт Капилавастууд болсон бүх хаалт тулаанд Девдатыг ялсан шүү дээ. Башир аргаар хуурч ялсан гэсэн. Тэгж ялддаггүй юм. Тэгвэл сүүлчийн арга байна. Та Сидартыг шалга.
Тэгэлтэй. Болцлог би тавина. Хун тааш нарыг уряд миний сорилтыг давсан ялагч гаравал тэр хүний эхнэр нь чи болох ёстой. Охин минь. Чи зөвшөөрч байгаа юм байгаа үстэй. Тийм ээ. Сидартыг хүснээрээ шалгаж болно. Хунтайж заавал энэ тэмцээнд ялна. Ингэх ямар учир байна вэ? Яагаад сорилго хийхээр болов? Тэрний буудгасан зарилгаар овгийн хунтайч нар өрсөлдөж ялсан нэг нь яшаа дараатай гэрлэнэ. Тэрэнд санаа зовоод яах вэ? Дэвдат хүү маань хааны энэ сорилтыг давж л таарна. Сидарт тийм ялах боломжийг өгчихгүй. Заримдаа гал нэмэргүй байвал нулимс асгаруулах нь ашигтай. Яан гинэ? Мангала би нэгэнтэл шийдвэл сансан бүхэн миний хэрэл болдог. Нэг өдөр Ишвар тэнгэр надаас чи хинбэ гэж асуувал би юу гэж хариулах юм бэ? Би өөрийгөө ч мэддэггүй шүү дээ. Тэгвэл миний нүд рүү хардаа. Өөрийгөө нүднээс минь хараарай. Сидарт. Амрыг альтхыг хичээ. Яасан бэ? Намайг дуудахгүй яв? Та бол хунтайж. Яаж таныг дуудах вэ? Яагаад? Би таны ч бас хөвөн бицтэй. Та үргэлж миний хөвөн байна. Тэгээд ахир чин төлөө юм гоох санаатай. Би зариуд энэ гэрч тантай уулзаж байгаа юм. Та хэлэлдэ. Та мэдэн Сидарт. Би ахи чи Яшодратай гэрлүүлэх саналыг Дантпаныханд айлтгачаад байгаа. Гэтэл Дантпаныхан охиныхоо нөхрийг хунтайч нарын оролцсон сорилтоор тодруулах болсонд би гайхаж байна. Тэрийг сонссон биз дээ. Тийм ээ. Сонссон. Энэ сорилгын сүл шагж удмын хоёр дайчин тунаж үлдэн гэдгийг та өөрөө ч сайн мэдэж байгаа. Нэг нь та, нөгөөх нь ах чинь. Тэгээд яах вэ? Яшодрагийн төлөө та ахтайгаа өрсөлдөх гэж байна. Ах дүү хоёр нэг эмийн төлөө ингэх хэрэг байна уу? Жам ёсоор ах нь дүүгээсээ өмнө гэрлэх ёстой биз дээ. Та өмнө бүх тулаан сорилтод ахыгаа ялж байсан. Утахгүй болох сорилт ч гэсэн бас ялах байх. Дэвтат ахыгаа та Яшодрата гэрэлхий дургүй байна гэж үтэй. Бас хажуугаар нь би тандыг битгий ялагдасан гэж бодох юм. Тэгээд би яах ёстой? Арга байна. Та энэ сорилтод оролцохгүй байвал болох нь тэр.
Авгыг чинь танаас ийм юм хүсэж байна. Ойлголоо. Хатанта шүтата хаан ирж байна. Юу болов? Яагаад уйлсан юм? Би аргагүй төрлөө. Та шагч удмын хаан. Би хатантан. Гэтэл ууган хөө маань тааллаараа байж чадахгүй байна. Хүүн жаргах хэрэгтэй. Мая хатантан уучлахгүй л байх. Энэ талаар би Вачспати багшаас асуусан. Тайлгач юу гэв? Седартын ирээдүйн эхнэр нь маш үзэгсэлэнтэй эмэгтэй байх юм байна гэж зурлага дээр гарсан байна. Тэгээд эхнэр нь хөвөн төрүүлж өгнө. Хоёр удам угсаа эхэд бахархна. Тэд бие биедээ үнэхээр их хайртай жинхэнэ заяаны хосууд байх болно. Яшадраа юм байх та. Тэр эмэгтэй бол Яшадраа. Яаж тэр? Седарт Яшадраа хоёрын зурлага их төстөн байна лээ. Тэглэж гисэн. Цаг хугацаа тулгуу болчиход байна. Мэдээгээд яах вэ? Бэргүйхээс өмнө Мангала биднээс асуучихдаг байгаа да. Хатан минь. Бэтгий сэтгэлээр үнэ. Бид бүгдийг өөрчилж чадахгүй ч Дандфаны хаан хүргэн сонгох сорилго зарлсан нь итгэл найдвар төрүүлж байгаа. Седарт энд оролцох ёстой. Хөвөө маань дайчин оролцохоор барахгүй бүр ялна. Тийм ээ. Яшадрагийн сэтгэлийг татаж чадсан шиг энэ сорилгод бас тэргүүлнэ. Яшадра. Хаашаа явах нь? Би Сидарттай уулзах гэсэн. Лимбинд буцааж өгье. Тийм үү. Бас сорилтод орох бэлтгэлээ сайн базаагаарай гэж хэлээ дээ. Юу ч гэний юм. Хонтач Сидарт ганцаар сорилтод орсон цагт л түрүү авч магадгүй. Яшудара. Гопа? Яасан бэ? Би бүсгүй хүний ёс журмыг үл хайхран тань дээр ирлээ Сидарт.
Үрмилад тусалсан шиг миний хайрыг олоход тусална уу? Чи Девдатын тухай ярьж байна уу? Би өөрийгөө хэн гэдгээ мартчихгүй юмсан гэж тосламж гуйж байна. Сидарт, би ганцхан танд л сэтгэлтэй шүү дээ. Надтай гэрлэхийг танаас гуй. Та сорилгод ялж хүчтэй гэдгээ нотлох хэрэгтэй. Үгүй гопа. Би оролцоос татгалцсан. Яагаад? Девдат чамтай гэрлэн гэсэн. Юу? Би тэгээд танд хамаагүй юу? Намайг бодоогүй байх нэ? За яах вэ тийм байж? Тэгвэл танд хэн хэрэгтэй? Суулгасан цэцгээ та ингээд авалгүй орхичихж байгаа мó? Миний дүрийг та чулуугаар уралсан байна. Харин би таны дүрийг зүрх сэтгэлдээ сэлсэн байгаа. Та сорилгод оролцохгүй гэвэл би хизээч нөхөрт гарахгүй. Гопа. Эзэнтэй. Би өчүүхэн нэг шивгчин. Хатны зарилгаар би таны асрагч. Зориг гарган асуусан төршөөгөөрэй. Та юунд яшуудараа гондон вэ? Та шудраг хүн. Балдэв Үрмилэ нарыг гэрлүүлсэн. Яшуудараа танд хайртай байтал юунд ингэж шудраг ус хандна вэ? Өөр аргаалах та. Яагаад? Би ахаасаа өмнө яаж гэрлэх вдэ? Үнэн дээр бол таны ах эмэгтэй хүнтэй хүүтэн хэрцгий харцдаг. Эцэст нь яшуудараа Канчантай адил болно. Та эмэгтэйчүүдэд шудраг ханддаг. Гэтэл хайрт хүнээ зовоож байна. Та нөхөртөө болох сонголтыг хаалаа да. Хунтаача. Гүнж хөндөр давчихлаа. Би зогсож чадсангүй. Хурдлаарай. Муу юм болж мэднэ. Гопа. Ахайтан. Гүнжтэй.
Чи яах нь вэ? Хонол яана. Яадаг юм? Танд миний сэлбэр байгаа. Тэрийг хараад намайг дурсан үз. Үгүй гап. Үгүй. Сэлбэр бол чулуу. Харин хүн бол мэдрэмж. Сэлбэр сэтгэлгүй. Харин чи сэтгэлтэй. Чулуунд ам байхгүй. Харин чи хайрынхаа төлөө амиач өгч чадна. Сорилгод ялж чамтай гэрлэхээс өмнө би нэг юм асуумаар байна. Надад чин сэтгэлээсээ хариулаарай. Чи миний эхнэр болмоор байна уу? Яагаад уйлаад байгаа юм? Санаа зовоод. Та ухаараагүй бол юу л болох байсан бол та. Бид хувь тавилангаа мэдэхгүй ч нэг юм ойлгомжтой байна. Девдатыг бодох цаг болсон. Сидарт чиний үгээр байна гэсэн баха. Тэгвэл ирээд өөрөө хар. Энийг чи юу гэж хэлмээр байна вэ? Сидарт хөвөн яшуу дараатай ирлээ. Тэгэхээр сорилгод оролцох юм байна. Дуртай бол орч л байг. Тэглээгээд Дант Паны хааны зарласан тэр тэнцээнд Девдат миний хөвөн ялан гэдэгт битгий эргэлзээрэй. Учир нь Дант Паны бидний болцлын дагуу энэ сорилгыг хийх болно. Таны ээлж. 6 бовол би хожно. Аха. Девдат яшэдра хоёрыг гэрлүүлвэл тун аятай юу да? Мэдээж хэрэг. За тэр. 1 2 3 4 5 6 гарсан. За дөрнөд би ялла. Одоо Девдат ялахыг хүлээж байна. Дөрнөдөн та тоглож байгаа ч таны ухаан санаа чинь хаах бол байх юм. Таны зөв. Дант Паны хаан таан. Сорилго болох өдрийн 5-ыг та чанд нууцлаарай. Юу? Нууцыг хадгал бас өрсөлдөө маш шудраг болно. Шудраг бус болно гэж хэн хэлв? Хатан та их цайлган юм а.
Таны араар Сидарта аль хэдийн Яшодрагийн толгойг эрг үлчгсэн байгаа. Танах хол байдаг. Мэдээгүй байх. Тиймээс сорилго болох өдрийг сүүлийн мөчөд зарлавал сайн байна. Тэгвэл Шүдэдэн хаан зайл гаргалгүй. Сорилго тэмцээ шудраг өнгөрнө. Та нарын ямар далд санаатай байгааг би мэдэхгүй гэж үү? Хатантан. Тэгвэл надад хэлээд өгдөө. Яагаад хаантан Сидартыг Яшодараатай гэрлүүлэх гэж зүтгээд байгаа вэлээ? Дандпаны хааны өсч байгаа хүч нөлөөг нь чөдөрлөх гэсэн санаа. Сандардаг нь ийм учиртай юм би. Намаг гэхээсээ илүү хаантанд л их санаа тавих юм. За тэгээд ярих юм аа яри. Нэрээ тийм. Та Девдатыг хүргэнэ болгоё гэвэл зөвхөн хөвөө минь ялахаар энэ сорилго тэмцээнийг зохиох хэрэгтэй. Яаж тэр үү? Хаантан би зохицуулчих юм. Тэгдэ. Та нарын хэлснээр болог. Би Яшодраа охиноо дайчин эртэл суулгана. Надад хулчгаар хүргэн хэрэггүй. Бид ямар ч хамаагүй аргаар Сидартыг буулган авах ёстой. Энд байсан юм уу? Таныг бүх газраар хайлаа. Кантак, Гопота танилц. Чамтай их адилхан. Гэнэн дэврүүн. Тэгвэл энэ морь их уйлдгийн байна да. Яви. Кантак намайг ойлгоно. Гопа. Надтай байнга уулзаад байх хэрэггүй баха. Учир нь юу вэ? Би танд маш их хайртай. Таны эцэг сорилго хийх гэж байгаа. Болоогүй байхад уулзаад байх юм бол дүрм зөрчсөн хэрэг болно шүү дээ. Зөрчсөн хүн гэвэл аав. Манай гэрийн эмэгтэйчүүд нөхрөө өөрсдөө сонгодог. Аав өөрийнхөө бодож сорилгыг хийж байгаа. Сидарт. Та бол миний амьдралын хань. Би танд үрд үнэнч байна. Ялагдсан ч хамаагүй. Хартаа Кантак. Би одоо уйл гисэн байх та. Явцгаа. Болдё. Чи юу? Хонтаг Сидарт. Амгалан гэлтгий. Танд мэдээ дуулгахаараа ирлээ. Энэ Гопа. Миний хувьд Урмила. Гопа, энэ Балдив. Урмилагийн нөхөр. Санаа зовлтгүй чөлөөтэй ярьж болно. Хонтаача. Миний би яарч ирсэн учран гэвэл Шагжаагийн хаан тусад
аюул нүрлээ. Гошаалын Барсанжид хаан дайлаар мортохоор Ашвамед галын эхлэг үлдэж байна. Дайрна гэдгийг чам хэн хэлэв? Итгэл төв. Хэн? Балдэв. Балдэв? Чиний амийг хэлтрүүлдэг. Кашадын туршуул уу? Тийм ээ. Таны амийг хороох гэж байсан хүн. Этгэх учир юу вэ? Худал хэлж байвал чи яах вэ? Миний туршуулууд надад сураг дуулгаагүй цагт би хаашаач хөдлөхгүй. Та яагаад хүнд итгэдэггүй юм бэ? Ойлго Сидарт. Яг уу Балдэв чиний итгэлт хүн. Гэхдээ л тэр Кошалын иргэн. Чи өөрөө бодоод үзэл дээ. Хаан тулсаасаа урвсан хүн яаж ерөн цаашид үнэнч байж чадах вэ? Хүний мэс чанар заримдаа улс төрөөс чухал байдгийг. Балдэв аюулыг сөрж энэ мэдээг надад хэлэхээр гэж. Чиний хэлдэг зөв Сидарт. Гэхдээ улс төр бол ээдрээтэй. Чи Балдэвийн хэлсэн үг болгонд итгээд байвал дэми хэрэг болно. Ямар ч тач сонор соргог байна. Улс орноо яаж хамгаалахаа би мэдээ. Дайдах учир юу байна юу? Хэмжээгүй эрэхт хаан баймаар байна. Энэс болж холбоотон улсууд өссөн дайснууд болж хувирна. Магадавай шайлэгээд Би ганцхан шагжааруул дайрах санаатай. Барсанжид. Өмнө зүгээс баруун зүг хүртэл манай хаан тулсаар худалдааны зам явдгийг чи мэдэж байгаа. Замаар явсны төлөө бид мөнгө авдаг. Ингээд Жанжан Их мэ. та хар. Энэ зам Магада Кошалаар яваад Гандар Мисэр хүрнэ. Харин энэ Шагжаа улсаар дайрч гараад Гандарт очино. Энэ бол хамгийн дөт зам. энд ийм зам байхгүй. Тийм ээ аваа, тийм. Гэхдээ Шагжаа нар зам гаргавал яах вэ? Тэгвэл тэд шууд Магадатай худалдаагаа хийн. Замаас татвар авч улам баяж. Гэхдээ Шагжаа улс руу дайрвал хоёр зорилгод бид хүрнэ гэсэн үг. Хаан тус өргөжж тэгээд бас улсын сан хөмрөг арвижна. Шагжаа нарам сул дорой биш шүү. Тэд тэргээс цөөтөж дотроос харин шигүү эв нэгдэлтэй болсон. Улиг болсон эв нэгдэлд нь анцав гарсныг би өөрөө харсан. Тэд ялагдах нь идэх. Чамаг ихэтгэлтэй байгаад баяртай байна. Эзэ дайрах. Шагжаад залуусын баяр болох тэр өдөр. Сидарт. Дайчин эр хүн бүхэл насаараа байлдаж явдаг. Ямар ч тулаанд бэлэн байна. Чи Яшодра бүсгүйтэй гэрлэх санаатай байгаа. Тэгвэл одоо хүч чадлаа харуулах цаг нэгэнт болсон. Тэмц. Дэвдат чамаг ялахаар сорилгод бэлтгэж байгаа шүү. Та айлтгүй дээ аваа. Би ямар ч саад бэрхшээлийг давна. Барсанжид ч байна уу? Дэвдат ч байна уу?
Яаж дэвдат? Та зөвхөн эмэгтэйчүүд ордог усан санд яаж ирж байна? Ямар ичдэггүй юм бэ? Ичиж байна Яшадраа. Гэхдээ дурлсан хүмүүс тэн сүйдтэй юм биш. Хувцанд бүү гар хөр. Энэ бол бүдүүлэг зан. Байранд нь тав. Наадах чинь миний нөмрөг. Тийм ээ. Миний гараас молторч байсан нөмрөг байна шүү дээ. Дэвдат. Бүү. Би өөр нөмрөг авчирлаа. Чи нөмрөөр чамд яг цахин. Яшодра. Чи ямар үзэсгэлэнтэй харагдаж байна. Мэдсэн юм аа. Таалагдана гэдгийг бүр мэдээд байсан. Энэ сарыг би зориуд захиж хийлгсэн. Тэгээд нэмэлч надад авчрангуут чамд өгчих гээд Дэвдат хүүгээ гуйсан байхгүй юу? Мангала хатанта. Энэ сарыг Дэвдат хаана байхад өгсөн гэж. Намайг усан санд найз нартайгаа хамт орж байхад сарыг минь урчхаагүй бол би энийг буцаагаад өгчих байлаа. Яшодра. Дэвдатын өмнөөс би уучлалтгүй. Миний буруу юм байна. Сарыг өг гэж хэлдэг нь. Миний хөө юу ч бодолгүй баярлсандаа усан санд очоод чамд өгсөн байна. Тэрнээс Дэвдатад буруу байхгүй. Энэ явдлыг хэндэж буяар. Чи мэдэн дээ? Нэг эмэгтэйгээс болж маха бахаратын дайн гарсан түүхийг арай дайн гаргачихгүй үстэй. Сонсоод байхад чи Сидарттай шүн дөлөөр зугаалдаг гэсэн. Та нэгэнд мэдсэн бол Дэвдатыг сорилгод оруулахаас татгалзуулбал яасан бэ? Миний хөвөн зүрөт. Бас цаатгач нь чамтай гэрлэх санаатай байгаа. Зорилгодоо ч хүрч чадна. Хөвөө минь өдөрт хэдэн цагийн турш тасгалаа Ашвапал багштай хийж байгаа. Хүчрхэг болсныг чи тун удахгүй хараарай. Харин би сорилго болох үеэр тэнгэрт хандаж Сидартад муу юм бүү тохиолдосон хэцэл. Эстэгвэс би мөн ч харансан да.
Болсон. Баяр хүргэе. Чи Сидарт шиг хүчтэй байхаас гадна шаламгаа байна. Нэг юм санаж яваарай. Чи наад хүзүүгээ Сидартын савраас хол байлга. Мэдрэлийн цэгийг чинь дарж хол. Чи ухаан алдсан шүү. Та санаа зовлтгүй. Би сурах юмаа сурсан. Муу Сидартыг бяцтарнаа. Тэгэд бодлого би Яшодраатай гэрлээ. Тэр бол миний ш. Энэ бол бодит Эрзэлийн түүх сонсож Сидартын түүхийг Энэ бол бодит Эрзэлийн түүх сонсож Сидартын түүхийг Энэ бол бодит Эрзэлийн түүх сонсож Сидартын түүхийг